За дөнгөж сая нийслэлийн эрүүг хэргийн давзалцсны шүүхүүлэх хуралдаанд ороод гарч ирлээ. За миний гаргасан гомдлыг хилцээд хэргийг анхаарч руу буцааж шийдвэрлэлээ. Би нэг зүйлийг л одоо гайхаад байгаа юм. Яахаараа өөрийн улсдаа эрен сурвалжлагдж байгаа этгээд Монгол улсад ирээд Монголын хуульчдыг ашиглаад хүний эд хөрөнгийг аваад өнөөдөр ингээд одоо яваад идэх юм бэ. Үүнийг яагаад хуулийн байгууллага шийдэхгүй өдий хүртэл удаг гэдэг зүйл дээр би одоо асуултыг хайгаад байгаа юм. Тухайлбал цагдаагийн байгууллагад 2019 онд бусдад заллим эхлүүллээ гэж гомдол гаргасан. Уг асуудлыг хэдэн жил цагдаа шалгаж жагаад прокуророос хууль цугцаа дууссан учраас цаашид үргэлжлүүлэн шалгах боломжгүй гэсэн хариу гаргаж байгаа. Анхан шатны шүүхтэр очиод энэ хэргийг одоо 3 удаа хэрэгсэхгүй болгож байгаа. Тэр болгонд нь давзаалт гомдлыг одоо миний бие гаргахаар давзаалтаас дутуу шалгасан байна гэж буцааж байгаа. Эндээс анхан шатны шүүх буруу шийдсэн байна гэдгийг давзаалтсны шүүх нь өөрөө нотлоод байгааз инхээр 3 удаа яахаараа одоо шүүхээс уг нэхэмжлийг хэрэгсэхгүй болоод байна. Энийн учир шалтгаан юу вэ? Уг асуудал ерөөсөө тодорхой. Эдрэг гэх юм бараг байхгүй. Өөрөөр хэлбэл ганц гишүүнтэй компани нь гадаадад байхад нь түүний туслахаас нь захиралтай ярилцсан байгаа тамгаа аваад дараа газар шилжүүлнэ гэж хэлээд тамгыг авчруулаад далтсан үйлдэл байдаг. Нотариудын тухай хууль заснаа нотариудч бичиг баримтыг их хөвтэй тулгаж ээж батлах ийм хуулийн зохицуулалттай. Гэтэл эсэнд байхгүй хаад хуурамч пассворд, хуурамч оршин суугыг одоо ашиглаад тэрийг баталцсан. Түүгээр нь үндэслээд газрын болон бусад эзүүлийн шилжүүлээд авцсан. Ерөөсөө л ийм асуудал. Ганц ойрхон гэлжтэй. Тэгээ юу үнэн тэр хүн Монголд байгаагүй. Байхгүйд нь өөрийнх нь ашигладгүй хүчин төгөлдөр болсон. Хизээ ч юм хаанаас ч юм олсон одоо бичиг баримтыг ашиглаад хуурамчаар зүйл хийц. Ийм л зүйл шүү дээ. Тэгээ энийг шалгаж ядаад уулан цагдаад олон жил болох шаардлага байхгүй л байсан гэж би боддог. Гэтэл цагдаа яагаад олон жил шалгав? Прокуроронцсон шийдвэр гаргасан. Гаргахдаа хэрэг үйлчлэлтэй хэргийг хаахдаа дунд нь гэмтрийн бүрэлдэхүүнгүй гэж үг оруулж гад төгсгөлд нь хууль цугцаа дууссан тул үргэлжлүүлэн шалгах боломжгүй гэж байгаа. Ингэж бодлоон тулж байгаа. Үүнийг нь шүүхтэр очихороо энэ бол заллиагүй, энэ бол гэмтрийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болсон шүү гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгсэхгүй болсон тогтоол нь хууль цугцаа дууссан гэдэг үндслээр хэрэгсэхгүй болсон байдаг. Ингээд бодохоор цагдаа яагаад шалгахгүй өчнөн жил болдог. Хяналт тавих үүрэгтэй прокурор яагаад ажиллагаа хийхгүй байсаар аваад хууль цугцааг нь дуусгав. Шүүх 3 удаа уг асуудлыг хэрэгсэхгүй болгов. Үүнд ямар нэгэн нөлөө байсан биш үстэй гэсэн ийм л хардлага надад төрөөд байгаа. Тэгэхээр давзаалцсны шүүх бол асуудалд нухацтай хандаж шийдсэн бүр удаа дараа шийдсэн